намайг төмөр овогтой эрхэс гэдэг. Намайг чогтон төмөн овогтой жигдэрч ам гэдэг. Намайг алтан үеийн алтан баяр гэдэг. 2013 онд болохоор сайн засвар түүхтийн оролцоо амин чухал гэдэг төсөл байсан. Энэ болохоор Чингэлтэй дүүргийн 6-13 дугаар хорооны хүүхдүүдэд засаглалын түвшинд дуу хоолойг нь сонсох юм хөтөлбөр байсан байгаа. 2013 онд ахлах сургуулийн сурагч захтаа анх найзтайгаа хамт сайн дурын ажил хийхээр хүүхдийн ивэх сан дээр иржсэн. Төрний дараагаар болохоор зуны амралтаараа нэгдсэн үндэсний байгууллагт 4 жил тутам дэлгэдэг хөндлөнгийн тайлан ихтгэл оролцож Young Boys бүлгийн багийг одоо анх тэндээс бүрдүүлж хамтдаа ажиллаж байсан. 2015 оны 5 сард анх хүүхдийн ивэх санд холбогдсон. Хүүхдийн эрхийн талаар нэг чухал уулзалт болно гэдэг сургуулиас дуулаад харааны бишэлд өгтөн 116 дугаар сургуулиас 2 хүүхдийн олсон нэг нь ингээд бий болж анх хүүхдийн ивэх санд иргэжсэн. Бидний хүүхдийн ивэх санд оролцсноороо бид нар илүү хөгждөг, илүү олон зүйлийг сурдаг, бид нар бусдад яаж харилцааг сурдаг ч гэдэг юм уу тийм. Зарим төрийн албан байгууллагууд ингээд ямарваа нэгэн тоо баримт мэдээлэл хэрэгтэй болох юм бол нөгөө айгуу цааргалж нөгөө хүүхдийг нээлттэй хүлээн авч хилцүүлдэг байсан. Тэр нь хамгийн том одоо бид нар тулгарч байсан асуудлуудын нэг байсан. Ямарваа нэгэн ээлжийн орчин мөрдүүлээд гэж бид нар улстай ажиллагаан сурч боловсроод хөдөлмөрлөд явах боломжтой гэдгийг хүмүүс ойлгуулж өгөх хэрэгтэй байдаг. Хүчний мөчлөд хүүхдүүд ерөөсөө эрхээ мэддэггүй. Түүний улмаас ингээд эрхүүд маш ноцтойгоор зөрчигдөж байдаг. Бид нар өөрсдөө хүүхдийн эрхийн нөхцөл байдлаар бичиж явахдаа өөрсдөө маш их тийм эрхээ маш сайн хангуулж ирсэн нь надад маш их таалагдчихсан. Би нөгөө нэг хов хүнийхээ үднээс өөрөө жоохон шантармтгай байж магадгүй, юм нь жоохон хурдан шантартай гэж магадгүй. Эрхсийг харахаар эрхээс хизээж шантардгүй. Тийм болохоор хамгийн хуран зэргийг гэрн өдөр тутам дааж уулздаг болохоор эрхсээс хамгийн авахгүй. Би эднэртэй л ажиллах хүн. Тийм болохоор эднэртэй ажиллах ингээд сурч боловсроод хөдөлмөрлөд явах ёстой гэж шаардлагыг өөрөө тавьдаг. Олон улсын байгууллага болон бусад байгууллагуудаас надад зориулж маш их хэмжээний төсвийг зарцуулсан. Би тэр төсвийг нь буцаад эргүүлээд бусад хүүхдүүдийн эрхийн төлөө би түрийг хангах ёстой гэдэг яг үзэл баримтлалаа бодох хангахыг хичээдэг. Лого нэдэг хүүхдийн ингээд нөгөө гараа алдсан хүүхд ингээд өөрийнхөө дотор байж байгаа. Тэр нь болохоор ингээд нөгөө нэг хизээж тэр хүүхдийг орхигдуулахгүй ингээд бүгдийг хамруулна гэсэн утга санаатай. Ойрын 4 жилийн хугацаанд ингээд хөтөлбөртөө хамруулад тэгээ үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулаад дэмжиж ойлгоод явсан хүүхдийн ивэх сандаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Хүүхдийн ивэх сан Монгол болон Даян дэлхийн 1 тэрбум хүүхдийн амьдралд эерэг өөрчлөлт авч ирсэн билээ.